манай эрүүгийн хуулинд гэмтрийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч за хуулиар хамгаалагдсан эрх ашигт нь бодит хор уршиг учруулаагүй бол түүнийг гэмт эрх тооцохгүй гэж заасан. Гэтэл зарим хэрэг маргааныг шалах явцдаа хит их тууршилж за хүний хувь заяанд нөлөөлөх буруу шийдвэрүүд гараад байгаа байхгүй. Тухайлбал нэг хүн надад ирж зөвлөгөө авч үйлчлүүлсэн. Тэр яасан бэ гэхээр таарамжгүй харилцаатай эгчдүү хоёрын хүүхдүүд амралтын өдөр эмээгэндээ очиод телевиз үзчихсэн байгаа. Тэгээд 15 настай хүүхэд нь 10 настай дүү охиныхоо гуйг илсэн байгаа. Яг энэ үед нь таарамжгүй харилцаатай охины ээж харангуйтаа цагдаа дуудаж өгсөн мөрдөн байцаалтай үйл ажиллагаа явуулсан. За хүү бол кино үзэж жоод би гачин болоод хажууд суужсэн дүү охины гуйг илсэн гэдгийг хэлдэг. За ингээд хүчинт гэмтэргийн завдалтаар зөвлөсөн байдаг. Энэ зүйл анги нь болохоор 12-оос 25 жил буюу бүх насаар нь хоригдолтой зүйл ингээ байхгүй. Ингээд охиныг асран хамгаалж өмгөөлөгчийн хамт байцаалахад охин юу болсныг сайн мэдхгүй аахгүй илсэн өөр юу болсон болоогүй чамд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй ах чинь ямар зоригтой мэдхгүй гэж хэлж байгаа байхгүй. Хөндлөнгөөс харах юм бол оролцсон завцсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бодит хор уршиг тэр охинд учраагүй байгаа байхгүй. Эн чинь юу гэсэн үг вэ? Гэмтрийг хэлбэрийн төдий авсан үйлдэл байгаа байхгүй. Энэ үйлдэлийг л ялган салахгүйгээр хэд нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа байхгүй. Ингэж бол болохгүй шүү гэдгийг мэрэгжил нэгт нөхөдөө хандаж хэлэх гэсэн.